Сайн мэцгэн үзэгчтэй. Сайхан бүхнийг оллоо телевизээс ураатай Мод телевизийн орон хөтөлбөр такси шоу нэвтрүүлгээр үргэлжилж байна. Энэ удаагийн такси шоугаа бид бэлэг хөтөлбөрийн ардаас үргэлжлүүлж байна. Тэгэхээр өнөөдөр гадаа нэлээд салхитай бас цас хаялсан сэрүүх өдөр байна. Тэгэхээр над магадгүй зорчигчд маш ихээр олдох байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр надад ямар зорчигч арахыг хэдүүлээ харцгаая. Тэгээд одоо хэдэн асуултанд хариулж хэдэн төгрөг очих нь бас та бүхэн хамтаа байж сонирхоорой. Ингээд урагшаа. Өнөөдрийн зорчигчд маань одоо хаагур болж идэх юм бол доо. Дуртам бус шиг гаргасан зам олон байх юу. Олон байх юу. Үүдийн аман гэр бариад. Энд нэг хитэ зогсож байна. Энийг одоо авах юм лөө. Сантостой замууд хэрэн гаргасан байх юу. Таасан байна уу? Та оллоо телевизийн такси шоу нэвтрүүлгийн машин цуглаа. Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлгийн машин цуглаа. Зя. Яс зүгээр үстэй тий. Би таныг очих газартаа хүргэж өгнө. За тэгээд замдаа танаас асуулт асууна. Та асуултанд хариулсныхаа толгонгоор одоо надаас мөнгө хоочих нэ. За тэгээд хоёулаа танилцсан хэмлээ маа зорчигч. Зулаа. За намайг Бямба гэдэг. За оллоо телевизийн такси шоу нэвтрүүлгийн хөтлөгч. Маа нэвтрүүлгийг үзэж байгаа юу те? Үзэж байгаа. За тэгвэл сая би нэвтрүүлгийнхаа дүрмийг ирэхэд танилцуулчлаа тийм ээ. За одоо би тэгвэл танаас асуултууд асууна. За тэгээд танд хоёр боломж байгаа. Мэдхгүй асуулт нэгдүгээрт урцаар арж хүнээс асууж болно. Хоёрдугаар одоо зам зогсоод одоо явж байгаа хүнээс буугаад асууж болно. Надад нэг юм асуулт ярьчлаа. Энд хариулж тусалж өгөөч гэдэг. Ийм хоёр боломж байна. За асуултанд ороход тэгвэл 204-ний 5 асуулт байгаа. Тэгээд эхнийхээ асуултыг асууя тийм ээ. За. Эдгээрээс аль нь олимпийн төрөлд багтдаггүй вэ? А. Тулгууртай хараалт. Б. Сумо. В. Марафон гүйлт. Тулгууртай хараалт. Сумо. Марафон гүйлтгэнэ. Сумо тий. За баярлалаа. Эхнийхээ асуултанд амжилттай хариуллаа. 204-тэй боллоо. За. За хоёр дахь асуулт. Жаргалтай байвч орондоо битгий дуул. Зовлонтой байвч орондоо битгий. Ойл тийм ээ. За. 204-ний асуултанд бол угаасаа торохгүй юм байна гэж бодож шít тийм ээ. Угаасаа 204-ний асуулт яг арай хялбар асуулт байдаг. Тэгээ цаашдаа баг зэрэгээр хүндрээд явна. За 404-тэй болсон тийм ээ. За 3 дахь асуулт. Лалын шашны судар. Лалын шашны судрыг нэрлэнэ гэсэн. Ямар судар байдаг вэ? Одоо монголчууд бол ганжуур гэдэг шиг тий. Лалын шашаа. Тий. Лалын шашны судар гэдэг юм байна. Одоо христийн шашин дунгууд бол одоо Библи гэдэг шүү дээ тий. Тэрнтэй адилхан. Мэдгүй нөө. За боломж ашиглаж болно. Уцаар ярьж болно. Буугаад хүнээс асууж болно. Лалын шашны судар. Судрыг нэрлэнэ гэсэн тий. Тий. За би эндээс алгаад өгөө. Өөрөө залах уу? За. Тэбэ даандууд гэсэн тий. Тий. За. Гомдэ. За тэгвэл буудъя. Буудах уу? Судар гэж одоо
лалын шашин машин гэхэд сайн мэдгүй. Лалын шашны судар. 1 2 3. За, сүлээрэлт. За энэ асуултанд бүдэрлээ гэж тооцлоо. За лалын шашны одоо судрыг бол корон судар гэдэг юм байна. Корон? Тийм, корон судар гэж. Ийм судар байдаг юм байна. За 204-ний 3 дахь асуултанда бүдэрсэн 400 төгрөгтэй явж байгаа зулаа тий. Зулаасаа уцаар ярьж байгаад ер нь мэдлгүй суучих шиг болсон тий. Тэгсэн. Тий. За 4 дахь асуултаа сонсгоо. За сонсъё. Магна хагарах гэдэг хэлц үгийн утга юу вэ? Магна хагарах гэж юу гэсэн утгатай үг вэ гэж. Баярлах. За тэгэлгүй яах вэ? Монголчууд одоо маш их баярлснаас магна хагартлаа баярлаа гэж ярьдаг тий. За тэгээд 3 асуултанд хариулсан 600 төгрөгтэй. За одоо 5 дахь асуулт тий. 5 дахь асуултаа сонсъё. Ерөнхий боловсролыг хэдэн жил эзэмших ёстой вэ? Монгол улсад хэрэгжиж байгаа боловсролын хуулинд ерөнхий боловсролыг хэдэн жилд үүсгэх ёстой вэ гэж байна. 12 жил. 12 жил тий. За баярлалаа. 204-ийнхаа 5 асуултнаас 400 нь хариулаад 800 төгрөг хожлоо. Одоогийн байдлаар бол 800 төгрөгтэй явж байна. За одоо бол асуулт одоо бага зэргийн хүндэрнэ. Одоо 500 төгрөгийн асуулт руу орох гэж байна. За 500 төгрөгийн асуулт нарахад бэлэн тий. За билээ. За 500 төгрөгийн эхний асуулт. Монгол улсын төрийн дуулалтын шүлгийг хэн зохиосон бэ? Монгол улсын төрийн дуулалтын шүлгийг нь хэн зохиосон бэ гэж байна. Түрүүчийн дугаар дээр бол Монгол төрийн дуулалтын аяыг нь хэн зохиосон бэ гэж орж ирсэн л та. Тэгэхээр түрүүчийн дугаарыг үзсэн хүмүүс бол бас мэдэн тэрэн дээр бас яригдж байсан. Төрийн дууллаа бол мэдэхгүй юм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо шүлгийг хэн бичсэн байт юм болоо гэж. Бид өхүүлж өгөхөд аяыг нь бол одоо мөрд орж байгаа дамтан сүрэн хоёр бичсэн байдаг. Шүлгийн магадгүй нөгөө эдгээр чинь за гэр орондч байж л байдаг заримдаа зөвхөн албан байгууллагууд бол төрийн дуул зайлшгүй байж идэг шүү. Тэгэхээр төрийн дуул байна л гэж харж идэг болохоос яг зөвхөн авторыг анзаардаггүй байх л да тий. За таамаг байна уу? Монгол улсын төрийн дуулыг тэр зохиосон гэж хэлчих таамаг байна уу? Цэндийн дамжин сүрэн биш үү? За яавэ цэндийн дамжин сүрэн тэглэг яах вэ? Төрийн дуулалтын автор дээр нь 2 дамжин сүрэнгийн нэр байдаг шүү дээ. Тийм тэгээд нэг нь мөрд орж байдаг. Дамжин сүрэнгаа зохиосон юм байна. Тэгэхээр хүн болгоомоос төрийн дууллаа одоо цээжлэхээс гадна бас мэдчих хэвээр да тийм ээ. За баярлалаа. Тэгээд 800 төгрөгөн дээр 500 төгрөг өгсөн гэдэг чинь 1300 төгрөгтэй байна. Одоогийн байдлаар. Урагш ярихгүй чигээр явах уу? Явж. За 500 төгрөгийн 2 дахь асуулт. Энэ бол бас IQ шаардсан гэх юм уу, хошин гэх юм уу ийм асуулт байна. За. Бөмбөг хэдэн талтай вэ? Бөмбөг хэдэн талтай вэ гэж байна. Бөмбөг хэдэн талтай вэ? Талгүй. Яг талгүй. Талтай болоод хэдэн талтай вэ гэж асууж байгаа байхгүй юу? Бөөрөн хий. Бөөрөн хий гэж бол тал байхгүй. Ганц нэг. Итгэлтэй байна тий. За энэ асуултанд маш сайхан бүдэрлээ. Бөмбөг бол 2 талтай. Дотор гадар гэж 2 тал байна. Мөн үү те? За би хэлсэн шүү дээ асуултаас өмнө одоо IQ-тай холбоотой юм уу эсвэл хошин маягийн ийм асуулт байна гэж. За 2 дахь асуултандаа бүдэрсэн. За 3 дахь асуулт маань уран зохиолын холбогдлолтой асуулт байна. 3 дахь асуултаа сонсъё те. Зулаа ямар мөрөглөлтэй? Хүйсээ технологич. За тэгвэл уран зохиолоос бас хол юм байна те. Гэтэ уран зохиол сонирхон үз? Үгүй яах вэ? За 3 дахь асуулт. За 3 дахь асуулт. Багш найрагдлыг хэн бичсэн бэ? Багш найрагдлыг хэн бичсэн бэ гэж. Багштай их өргөөний эзэн багштай Цэгдэрч. сайн бодоорой. Дамжин сүрэн.
За одоо за 3 дахь боломжийг олгоё. За нэг хүний нэр хэлж. Баогийн лавсруулаа. За баогийн лавсруугаа ч л өглөө одоо ер нь энэ үеийн зохиолч л доо. Шарвын сүрэн жуугаа бичсэн юм байна. Тий. За ингээд 500 төгрөгийнхөө 2 асуултанд өдрээд авлаа. 1300 төгрөг хэвээрээ явж байна тийм ээ. За юунуудаа боломжуудаа ашиглаж болно. Одоо уцаар явах боломж бол өнгөрсөн шүү дээ. Уцаар нэг удаа залгасан боловч нөгөө мань авгүй тийм. За одоо хэрвээ боломжоо ашиглыг бол ганцхан бууж хүнээс осох боломж үлдсэн шүү дээ. Тэгэхээр би төр зам яж зогсоод гэж болно. Тэгээд гадуур хийж явж исэн. Та гүйж чад асууж болно. За тэгээд 1000 төгрөгийн асуулт руу оръё тий. За одоо ч юм бохч төгчэн да. 1000 төгрөгийн эхний асуулт. Буддагийн багийн нэр хэн бэ? Буддагийн багийн нэрийг хэн гэдэг байсан бэ гэж. Багийн нэрийг. Одоо нэг хааны хүү байсан илүү ордонд амьдардаг байжгаад гараад орчинтой танилцаад тэгээд ер нь одоо юм ясалгал үлдэхээр болдог билүү. Тим түүхтэй байдаг. За наадах чи бас л мэдэхгүй байна да. Боломжоо ашиглах уу? За тийм. За би тэгвэл энэ рүү түр гараа зогсчих тий. Хэдэн чунаас асуусан болох юм аа тий? 1 минутын оронд. Тийм. За. Буддагийн тэгээс гадалтай мэдээж тэрний багийн нэрийг хэн гэдэг юм бол Будда бурхан гэдэг багийн нэрийг Тэ Будда Алдсангүй юу? За магадгүй 1000 төгрөгийн асуулт болохоор бас хүнд талдаа тийм ээ. За. За тэгвэл энэ асуултанд бүдэрлээ гэж ойлгож болох юм байна тийм ээ. За. Манай нэвтрүүлэг бас танин мэдхийн чанартай. Энэ нэвтрүүлэг байгаа. За тэгэхээр Буддагийн багийн нэрийг бол Сиддарта Гаутама гэдэг байсан юм байна. Сиддарта Гаутама. Тийм нэртэй байжгаад за тэгээд өрдөөсөө ордноосоо гардаггүй байсан. Тэгээд нэг өдөр одоо ордноосоо гараад одоо яг хороогийн амьдралтай танилцаад хүмүүс яг ямар амьдрдгийг тий ямар зовлон зүдвэртэй байдгийг ингээд тэрийг мэдэж аваад тэгээд одоо энэ тэр хүмүүсийн төлөө явж ясалгал хийж одоо энэ шашин үүссэн гэдэг шүү дээ. За ийм байд юм байна. За хоёр дахь асуултанд оръё тий. Одоо буух газар өнөхөд өгсөн. За хоёр дахь асуултуудаа хурдлуулчих тий. Монголд анхны галт тэрэг хизээ орж ирсэн бэ? Монгол тийм ээ галт тэрэг анх хизээ орж ирсэн бэ гэж хэдэн онд орж ирсэн бэ гэж. Оноод тэд идсэн юу аа? Хөлбөр авахгүй. Тэр юм. За би дээш доошоо 2 оны боломж өгье. За. Тэгээ харин хэлсэн оноос чинь дээш 2 доош 2 онд багтчихвэл би хариуцнаар тооцож авъя. За 70 1970 70 гэж байна тийм. За арай ихтүүлчлээ. 1949 онд анхны галт тэрэг Монголд орж ирсэн юм байна л да. Тийм тэгэхээр одоо 60 гаруй жил болцсон байна тийм ээ. Галт тэрэг Монголд орж ирсэн. За тэгэхээр бүтэрлээ. За 1000 төгрөгийн сүүлийн асуулт онцгой байна. Амтан болон урдаа гэдстэй, атгар имгэн ардаа гэдстэй. Тэр юу вэ? Атгар имгэн ардаа гэдстэй гинэ. Тэр юу вэ гэж. амтан бүхэн урдаа гэдстэй. Атгар имгэн ардаа гэдстэй. Амтан бүхэн урдаа гэдстэй. Атгар имгэн ардаа гэдстэй гэж. П үсэг юм. Бишээ гэдэг ч тийм хариулсан аахгүй.
За асуултанд ерөөхдөө одоогийн байдлаар бол 50% хариулж яваа тийм ээ. Тэгэхээр яг би нэг төхүүлж өгөхөд хүнд байдаг. Хүнд байдаг. За би 5 тоолъё. 5 4 3 журдал уусдаг хэрэг гийц гэж үзэх юм бол чих 2 1 зайцэрд. За харамсалтай байна чих биш байлаа. Энэ бол ердөөсөө хөлийн шилб багхгүй юу? Одоо нэгс өвдгнөөс доош ингээ хөлөл гэсэн үг л дээ. Үлийн нарын булчин биш үү тийм? Энд чи одоо гидсэн шүү дээ. Тэгэхээр хүн одоо амтан болгон урдаа гидстэй, атгар юмган ардаа гидстэй. Тэгэхээр хөлийн шилбийг хэлт юм байна. За тэгээд зуламнаас маань нэвтрүүлгээс таны мэдхийн чиглэлийн баг ч гэсэн мэдгэдэх хүн орж авсан байх гэж бодож байна тийм үү? За тэгээд асуулт ерөнхий асуултууд бол дууссан. Одоогийн байдлаар зулаа 1800 төгрөг очсон яваа тий. 1300 төгрөг очсон яваа тийм ээ. Тэгэхээр 1300 төгрөгөө 2600 болгож авах боломж байна. Энэ яг гэхээр супер асуулт гэж байна. Супер асуулт маань яадаг вэ гэхээр одоо бас л хүнд асуулт байгаа. Гэхдээ ардаа 4 хувилбартай. Мэддэг шууд хариулж болно. Мэдгүй бол 4 хувилбараас буудаж болно. А, Б, В, Г гэсэн ийм 4 хувилбар байна. Эндээс буудаж болно. Эсвэл супер асуултанд хариулахгүй гээд 1800 төгрөгөө аваад бууж болно. Энэ бол таны сонголт. За яг уу 2600 болгож авахын төлөө үзэх үү 1300 төгрөгтэйг буух уу? Хариулж чадахгүй бол 1300 төгрөгчгүй л буу штэ. За үзэх үү те? За тэгээд. За супер асуулт. Адууны дийлний ширхэг хялгасаар 5 см ам дөрвөлжин цаасан дээр битсэн ямар зохиол байдаг вэ? А. Ногоон дэрхийн тууж, Б. Цагаан дэрхийн тууж, В. Ганжуур, Г. Данжуур. Одоо нэг ширхэг хялгасаа гэсэн үг ба шүү дээ. Тэгээд 5 см-ийн ам дөрвөлжин цааслын жижигхэн цаас орно шүү дээ. Ийм цаасан дээр битсэн ямар зохиол бичиг байдаг вэ гэж. Ногоон дэрхийн тууж, цагаан дэрхийн тууж, ганжуур, данжуур гэсэн ийм 4 үйлдвэр байна. Багцаа байна уу? Багцаа байдаг. Одоо яг бууданда. Ногоон дэрх, цагаан дэрх, ганжуур, данжуур. Ганжуур. Яг ногоон дэрх, цагаан дэрх, ганжуур, данжуур эдгээр хэмжээг нь ер нь багцаар мэдэж байна уу? За цагаан дэрх, за ногоон дэрх хийгээл. За хэцээрэл. Одоо буух газар ч ирлээ тий. За хийлээ зөрөгтэй. Цагаан дэрх. Зөрөгтэй л хэлэх байсан юм да. Ногоон дэрхийн шүү дээ. Ногоон дэрх нөхгүй. Сүүлд ногоон дэрх гээ хэлэхээр нь би за тэгвэл хариулт авъя гэдэг наанаас ч амхантай ингэж дээ тийш. Өөртөө итгэлгүй байсаар гад сольчлаа тий. Ногоон дэрхийн тууж гэдгийг одоо адууны нэг ширхэг дэлний хялгасаар 5 см ам дөрвөлжин цаасан дээр битсэн байт юм байна. Тэгэхээр энэ бас такси шоу үзэж байгаа хүмүүст бас тий тань мэдхийн бас нэг баг зэргийн мэдтгүн болж чадсан болоо гэж бодож байна. Мэдтгүн хүмүүс нь бас мэдээд авах боломжтой тий. За ямар тач ихнийхээ зорчигчийг хүрээ гэсэн газар нь хүргээд аваад ирлээ. Тэгээд ихний зорчигч маань зулаа байлаа. Тэгээд зулаа маань одоо уцаар ярьж яваад санамсгүй суучих шиг болсон тийм ээ. Орж суугаа юу бодогдоо? Орж суугаад баахан камер харагдчих. За энэ ч нэг биш юм дараа үлдээ гэж тал. Одоо нэгдээ суудсан чи яах вэ? За тэгээд асуултанд ихний хэдэн асуултанд нэлээд амжилттай хариулж авсан тийм ээ. Сүүлийн асуултандаа бол баг зэргийн бүлдэрсэн. Тэгээ боломжийг ашигласан боловч одоо туслах хүн олдсонгүй тийм ээ. За гэхдээ харамсахгүй байх уу тийм. Одоо хүрэх газараа үргэлжлээ маань нэвтрүүлэгт оролцлоо. За тэгээ маань нэвтрүүлэгтээ өгөөж гişг гэж компани хамтран ажилладаг. Өгөөж гişг компани Тамек гэж энэ 100% жимсний хамттай жүүс байдаг. Энэ жүүсний дээжээс бас
оролцуулаад гарын бэлэг болгож өгч байгаа. Тэгээд байнгын хэмжүүлэгч болоорой. Эрүүл мэндэд сайн хэмж үс байна. Өрчин бэлэг болгож өгч. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа баярлалаа. За баярлалаа. За эхнийгээ зорчигчийг ямарсан аваад ирлээ. Одоо хоёр дахь зорчигч маань одоо тун удахгүй гар ухаа гэж найдаж байна. За эхнийгээ зорчигчийг ямарсан авчраа буулгачлаа. Одоо хоёр дахь зорчигчийг авах гээд одоо баруун дөрвөн зам хөндлөн гарах гээд зогсож байна. Саний оролцогч маань бас боломжоо ашиглая гэдээ үдсэн боловч ихнийх нь уцаа авсангүй, дараачих нь одоо хариулж өгөх нь олдсонгүй. Тэгээд хамтдаа хоёр боломжоо хоёулыг нь ашигласан боловч үр дүнд хүрч чадсангүй. Залуу гарах гэж залуу өгч авч үгддэг юм байна. Хавцалаа. За замнаа. За та оллоод лизийн такси шоу нэвтрүүлгийн машин цуулаа. За та такси шоу нэвтрүүлгийн машин сууснаар асуултанд хариулж асуултанд хариулсныхаа тоолонгоор мөнгө очих нэ. За манай нэвтрүүлгийг үзчихээ өдрөнд нь. Өмнө юм үзчихлээ. За тэгвэл үзчихсэн нэвтрүүлгэндээ өөрөө тараад таглаа да. За зорчигчтойгоо танилцах юм билээ гоо. Идрээ. Идрээ. Тэ? Идрээ. За. Идрээ вокзал орно гэсэн тэ? Тэ вокзал орно. Хөдөө гадаа явах гэж байна уу? Үгүй урагшаа бичиг баримт явуулт юм бол. Нэвтрүүлгийн дөрмийг бол ерөөхдөө бол идрээ мэдчихэж байгаа юм байна тийм ээ? За мэднэ. Тэгвэл хоёулаа асуултанд орё тийм ээ? Газар ч бас ойрхон баг шиг байна бас тийм. За эхний 5 асуулт бол 200 төгрөг байдаг. Дараагийн 3 асуулт бол 500 төгрөг байдаг. За дараагийнх нь 3 асуулт бас бүртээ 1000 төгрөг байдаг. За тэгэхээр би одоо асуултуудаа тавья тийм. 200 төгрөгийн ихний асуулт. Эдгээрээс аль нь Олимпийн төрөлд багтдаггүй вэ? А. Тулгууртай хараалт. Б. Сумо. В. Марафон гүйлт. Тулгууртай хараалт. Сумо. Марафон гүйлт гинэ. Сумо ордгүй тийм. За баяр үргээ. Эхнийхээ асуултанд амжилттай хариуллаа. Одоогийн байдлаар 200 төгрөгтэй боллоо. Эдрээ замын үдэх гэсэн тийм. За. Ирээд удаж байна энд. Ирээд нэг 5 сарын 1-ээс ирсэн гэдэг чинь 12 хоног байна да. За. За тэгвэл 200 төгрөгийн асуулт. Хоёр дахь асуулт нь. Жаргалтай байвч орондоо битгий дуул. Зовлонтой байвч орондоо битгий. Жаргалтай байвч орондоо буудуул. Зовлонтой байвч орондоо бүүгээл. Үйл гэдэг тийм ээ. За амжилттай хариуллаа. 400 төгрөгтэй. Эхний хоёр асуултанд бол маш амжилттай хариулж 400 төгрөгтэй болсон. Тэгэхээр 200 төгрөгийн асуултууд бол ерөөхдөө хялбар асуултууд байгаа. За тэгээд 500 төгрөг 1000 төгрөгөө явуулаараа цаашаа хөндрөөд явах нь шүү дээ. За 3 дахь асуулт. Лалын шашны судар. Лалын шашинтнуудын судар нь юу гэдэг юм бол доо? Нэг судартай шүү дээ тий. Лалын шашны судар нь ката судар яа гэм аа. Ката нь бол ката шүү. Каг нь мэдж байгаа нь цааш нь буудаад. Карма гэр биш. Карма гэр зөв хүний нэр болчихсон. Нэг л сонсч ирсэн л юм да. Боломж гэж байхгүй тийм. Боломж бол байгаа. Боломж байгаа. Нэг удаа уцаар арах боломж байна. Нэг удаа бууж одоо хүнээс асуух. Тийм. Ийм хоёр боломж байна. Уцаар арах боломж ашиглаж байгаа. За тэг болно. Хэлгүй яах вэ?
Манай зорчигч нар бол боломжоо ашиглаач л гэдэг хахад өөрөө л зүтгээд идэг шүү дээ. Эдрээ мөн харин боломж өгнө гэж нэхэж яагаад өөрөө. Энийг бол айгүй ойрхон байна даа. Марчаад байна. Ер нь бол мэдгэлтэй тэгээд боломжоор санахгүй л байгаа л да тийм ээ. Кат нь бол ката гэдэг шүү. Байна. За яа. Нэг юуны лалын шашин биш үү тийм. Лалын шашны нэр нь юу вэ? Судрын нэр. Лалын шашны судар одоо манайх ч одоо нэг данжуур энэ төр гэдэг шүү дээ. Тэр шиг нэг юу Христ ч нэг юу Библиэтэй. Тэр шиг нэг юу лалынхан чи юу гэдэг вэ? Гэхдээ би энэ оллоо нэг такси шоунд орчаад явж. Чи надад тэрийг нэг яагаад тааж. Каагаар катал юу гэдэг юм аа. Би одоо К гэж санддаг уу цааш ирдсэн. За цэц. Байна. За. За тийч халууч бодсон юм. Корон судар. За тэгэлгүй ах корон судар байла. Ердөөсө К-тай ерөөс орж ирдэг. Корон судар. За баяр үргийн 3 дахь асуултанд амжилттай хариуллаа. За эдрээ маань одоо 600 төгрөг одоо хоцсон байна. Хүүтэйгээ явна уу тийм? За хүү хэд настай вэ? 4 настай. За цэцэрлэг. За. Эдрээ маань өөрөө юу гэдэг лээ? Ямар үргэлжлээд вэ? Томсомын холбоонд ажиллаж. Зөв. Холбооч юм байна. За 204-ийнхаа 4 дахь асуултыг сонсъё. Магна хагарах гэдэг хэлцүүгийн утга юу вэ? Магна хагарах гэж юу гэсэн утгатай вэ гэж. Магна хагарах гэдэг баярлах тэнийх гэхэр ч баярлах юм шиг. Баярлах. Магна тэнийхч гэж бас болно л доо. Баярлах. Зөв баярлах гэдэг чинь бол зөв. Монголчууд бас магнагаа хагартал баярлалаа гэх нэг их баярлсныгаа л тэгж илэрхийлдэг шүү дээ тий. Ярих таа. За тэгэлгүй яах вэ? 4 дахь асуултанд амжилттай хариуллаа. За 5 дахь асуулт. Ерөнхий боловсролыг хэдэн жил эзэмших ёстой вэ? Боловсролын хуулинд ерөнхий боловсролыг хэдэн жилд багтааж үзэх ёстой вэ? За хуучнаар бол 10 жил, одоогийн байгааг бол 11 жил. Ерөнхий боловсролын шүү дээ. Ерөнхий боловсрол 11 жилд. 11 жил. Ерөнхий боловсрол 12 жилд үздэг болсон шүү дээ одоо чинь. 12 жил. Яг одоогийн хуулиар 12 жил. За сүүлийн асуултыг бол одоо бүдэрснээр тооцлоо. 11 жил гэсэн юм байна. За 204-ний асуултууд дууссан. Эдрээ маань одоогийн байдлаар 800 төгрөг хөдсөн явж байна. 800 төгрөг хөдсөн. Амжилттай гарах тий. За одоо 500 төгрөгийн асуулт орно. 500 төгрөгийн асуулт. Тус бүрдээ 500 төгрөг шүү дээ тийм ээ. За сонсгоо. Сонсъё. За. Монгол улсын төрийн дуулалын шүлгийг хэн зохиосон бэ? Монгол улсын төрийн дуулалын шүлгийг хэн зохиосон бэ гэж. Дамдын сүрэн. Цэнгийн дамдын сүрэн. За тэгэлгүй яг уу. Нэг бол одоо Монгол хүмүүр мэддэг шүү дээ тийм ээ. Одоо чи айл болгоны хамарт төрийн талбай дуг төрийн дуулал байх ёстой гэсэн байдаг шүү дээ тийм ээ. За цэнгийн дамдын сүрэн гоёа харахгүй битсэн. За ингээд 1300 төгрөгтэй боллоо. За хоёр дахь асуултаа сонсъё. Бөмбөг хэдэн талтай вэ? Бөмбөг хэдэн талтай вэ? Бөмбөг хэдэн талтай вэ? Талгүй гэж хэлсэн. Өөрөнхий. Өөрөнхий гэж бол тал байхгүй. Тэ? Тал. Нэг л юутай болох гэдэг шүү дээ. Нэг л талтай. Нэг л ердөөсөө өөрөнхий юм чад. Би жоохон төхүүлжөхөд яг одоо чиний өмнө суусан оролцогч бол нэг талтай гэж л бүдэрсэн. Сайн бодох юм шүү. За сүүлийн ярилтаа. 4 талтай л гэж л та. Буутахаар байна та. Буудаж гинөө тий? Яагаад 4 талтай гэж бодож вэ? Яг зүгээр одоо нэг дөрвөлжин хэрвээ байсан бол гэж бодох гэдэг.
За. За энэ асуултанд бүдэрлээ идрээ. За. Бөмбөг олирдоос хоёрхан талтай. Яагаад хоёр талтай мэдэж байна уу? Надад яг юугаар би ч нэг бодж л байл. Хоёр талаа нь хуваад алив мөнгөний хуваацсан юу гэдэг шүү дээ. Заадал. Тэр үг бодж л. Тишээ тэр биш. Бөмбөгчийн өрдөөсөө гадна тал дотор тал гэсэн хоёр талаа шүү. Игээрдээс хоёрхан талтай байд юм байна. Хүмүүс бол яг хэлбэрээр нь бодоод байгаа юм л да. Тэ? Аль талд нь ямар тал байх вүлээ гэж боддог. Дотор гэдгийг нь өрдөөс ойлгохгүй байгаа тэ. За гэ 500 төгрөгийнхаа хоёр дахь асуултанд бүдрээд авснаа. Тагтаа цаана нь бол асуулт зөндөө байгаа. За тэгээ одоо вокзал дээр гэж вокзал дээр бол хүмүүс их байгаа шүү дээ. Буугаад яс боломж ашиглаж болно тий. За. За 500 төгрөгийн 3 дахь асуулт. Багш найрагдлыг хэн бичсэн бэ? За багш найрагдлыг одоо хэн бичсэн юм бол таа? Багш Багштай хүүхэд чуугсан хөргөөний эзэн юм гэл байдаг шүү дээ. Эрдэнэсэнгой бичсэн юм уу? Бямбын гэж байгаа юу? Чонгоч юм биш. Чонгоч. Багш та Баяна автобусны бодлын цадал зогсож тий. тэгээ. За. Багш найраглал. Багш найр. Би бас хазаагтай бичсэн биш. Коллект бичсэн. Коллект. За боломж ашиглаж байгаа юм таарах өмнөөс. Одоо бол цаана дахиад 3 асуулт байгаа шүү дээ. Дахиад 3 асуулт байгаа. Тийм 1000 төгрөгийн 3 асуулт байгаа. Тэрнээр боломж ашиглаж болно. Багш Доож зогсоож болно. За би төхөж өгөхөд одоо байгаа яруна гэж зохиолч шүү. лавсэр юм. Авгийн лавсэр юм. Авгийн лавсран. За нэг боломж олох. Одоо манай төрөнд суусан зарчич бол яг ингээл 3 удаа л нэр хэлсэн. Авгийн лавсэр биш гэж. Сайхан бол биш. Коллект. Арай залуудах байлгүй гэж бодчих ш. Тэр Хань Коллект биш үү? төр утгаа юм лээ. амрын төр утгаа юу? За энэ асуултанд бүтэрлээ гэж тооцлоо. Багш найрагдлыг бол Шарвын сүрэн жугаа бичсэн юм байна. Сүрэн жугаа тийм шүү дээ. Сүрэн жугаа бичсэн багш шиг найраглалаа. За ингээд эдрээ мань 500 төгрөгийнхөө 3 асуултанд гурууланд нь бүдрээд авлаа тийм ээ. За тэгтээ цаашаага одоо 1000 төгрөгийн 3 асуулт байна. 1000 төгрөгийнхөө 3 асуултан дээр бас бууж хүнээс асуух боломж ашиглаж болно. За эхнийхээ асуултыг сонсъё тийм ээ. Буддагийн багийн нэр хэн бэ? Буддагийн багийн нэр нь хэн бэ гэж. Будда багтаа хэн гэдэг нэртэй байсан бэ гэж. За айгу ойрхон байна. Хоёр нэрнээс бүтсэн юм байна. Лувсан гэдэг нэр ордгоо. Лувсан гэж орохгүй. За орчуул бол магадгүй юм. Над бол яг инт чигээр байна. Интэг. Тий. Шагжаа мөний. Бишаа. Бишээ гэдэг шүү дээ. Өөрөө боломж олгоод байгаа шүү дээ. Буддагийн нэр чи. Боломж ашиглаж болно. Гэтэ ер нь бол энэ хүмүүс хариулахад бас хэцүү юм л дээ. Зүгээр Будда гэдгээр нь л мэддэг болохоос ч тийм ээ. Энэтхийг нэрхээр одоо. За сүүлийн ярилтаа. 1. За 2. 3. Ердөөс нэр орж ирсэн. Орж ирсэн гоо. Сиддарта Гаутама гэдэг юм байна. Сиддарта. Сонсч ирсэн юм. Тий. Гаутама гэдэг нэртэй юм байна. За тэгээд 1000 төгрөгийнхаа эхний асуултанд бүдэрсэн. Бид ч эднэр хочсон байж байгаа лээ. 1300 төгрөгтэйгээ байж байгаа тийм ээ. За. 1000 төгрөгийн 2 дахь асуулт. Монголд анхны галт тэрэг хизээ орж ирсэн бэ? Монголд галт тэрэг анх хэдэн онд орж ирсэн бэ гэж. Монголд анх галт тэрэг за анхны аялсан галт тэрэг юм байна. Замын үдэд байдаг юм ч бас арай л ойрхон байна л да. Ойрхон байна тий. Би бол одоо түрүүнийхэн зорчичид бас нэг боломж олгочоод одоо бас дараагийнхт нь олохгүй болохгүй юм байна. За чи нэг он хэл тийм ээ. Би дээшээ доошоогоо 2 он дотор бол тооцъё. Тий. 54 оноос анх орж ирсэн. Тий. Шүү дээ. 56 он гэвэл яаж вэ?
56. Ер нь бол ойрхон байна л да. За сүүл ярилт. 44. 52. 2. За би энийг заавь гэж бодож байна. 49 он юм байна л да. 1949 онд Монголд анх галт тэрэг орж ирж исэн юм байна. Хамгийн анхны галт тэрэг тий. Тийм болохоор одоо би дэшид доошо 2 гисэн за эдрээ маань 3 жил алгаж хариуллаа тий. Гэхдээ бол ерөнхийдөө дөрөвчийн оролцогчийн маань бодох юм бол заавс тэгээд 50-аад оны үед тэгээд ерөнхийдөө ойрхон ярьж ин тэгэхээр би энийг одоо хариулсан тооцож авлаа. 1949 онд Монгол анх удаа галт тэрэг орж ирж исэн юм байна. За тэгэхээр эдрээ маань 2300 төгрөгтэй болсон тийм ээ. За 1004-ний сүүлийн асуулт онцгой байна. Онцгонд юу нэр вэ? Онцгой ер нь бас яхаа гэсэн мэднэ зарим юм бас. Хөвгтэй ч ер нь бас заримдаа зааж өгт. За тэгэлгүй аа. За тэгвэл онцгой сонсъё. Амтан болон урдаа гидстэй, атгар имгэн ардаа гидстэй. Тэр юу вэ? Амтан болгон урдаа гидстэй. Атгар имгэн ардаа гидстэй. Имгэн humс юм уу? Имгэн humсаа. Одоо 70-аад. Ардаа гидстэй тий? Ардаа гидстэй. Амтан болгон урдаа гидстэй байдаг юм байна. Атгар имгэн ардаа гидстэй байдаг юм байна. Монгол бичгийн юу юм? Гидс юм уу? Гидс чинь бас л урдаа шүү дээ. Тий. Тий. Гидс чинь бас л урдаа байдаг. Тэгэхээр гол нь ардаа гидстэй юм байх юм даа. Боломжоо ашиглаж. За асууч. Нэг асууч. Ансгож хэлсэн мэт тий. За. Нэг онцгойны хариулт олох гэсэн. Би нэг нэвтрүүлэг гарч байгаа. Онцгойны хариулт олох гэсэн. Тэгээд би онцгой сайн мэдэхгүй ш. Атгар амтан ардаа гидстэй хол. Атгар амгийн ардаа гидстэй тэр юу вэ? Амт юм уу? Юу ч вэ? Онцгой. Арга байж байна. Араас арга. За Хариултыг ер нь тавьчихсан олж чадсангүй дээ. За чадсангүй юм бол арга л гэж байна. Аргач арай биш. Арга. Аргалд үүдэг арга гэж байна. За өөрт чинь яг бодчих хариулт байна уу? Ардаа гидстэй хэрэг одоо төсөөлөд бол одоо яг хүн болгонд л байдаг юм л да. Хүн болгонд байдаг гэсэн чинь бодож ирсэн бүр байхгүй болгоцсон уу? За 1 2 чих 3 чих итгэлтэй байна тий. За харамсалтай байна. Бүдэрдээ манай яг дөрөвчийн оролцогч маань бас чих гэж хэлээд бүдэрсэн. Энэ бол ердөөсөө хөлийн шилб байхгүй юу? Ардаа гидс ягарахгүй ардаа гидстэй байгаас тийм ээ. За тэгэхээр 1004-ийнхөө 3 дахь асуултанд бүдэрсэ. За тэгээд эдрээ маань одоо таксинд оролцохын явах хугацаанд 2300 төгрөг өгсөн байгаа тийм. 2300 төгрөгөө аваад яг одоо бууж болно. Эсвэл супер асуултанд оролцоод 2300 төгрөгөө 4600 болгож авах боломж байна. Супер асуултанд оролцоод хариулж чадаагүй бол 2300 төгрөг авч чадалгүй буух нэ. Оролцож гэж бодож байна тийм. За тэгвэл анхааралтай сонсоорой. Супер асуулт маань хартаа 4 хувилбартай байгаа. Тэгээд мэдчихвэл хариулж болно. Мэдэхгүй бол одоо 4 хувилбараас бас бодож болох юм тийм ээ. За тэгвэл сүүлийн буюу супер асуулт. Адууны дийлний ширхэг хялгасаар 5 см ам дөрвөлжин цаасан дээр битсэн ямар зохиол байдаг вэ? А. Ногоон дарихийн тууж, Б. Цагаан дарихийн тууж, В. Ганжуур, Г. Данжуур. Одоо нэг ширхэг хялгасаар
ийм 5 см-ийн ийм квадратын цаасан дээр битсэн зохиол байх юм шүү дээ. Тийм одоо ямар зохиол байд юм лээ? Одоо нэг хүчийн галанд бичиж зохиол бичижсэн гээл монголчууд янз бүрийн түүх байдаг шүү дээ, тийм ээ. Одоо тэрэн шиг л байх нь шүү дээ. Эсгийн одоо нэг дээр энэ харгар торгожсэн хүмүүс чи эсгийн цорхоо нэг гэрэлд яадаг байсан ч гэдэг үлээ тийм. Хөлбөрүүд нь юу вэ? За хөлбөрүүд нь ногоон дарихийн тууж, цагаан дарихийн тууж, ганжуур, данжуур. За ганжуур данжуур бол алтан үсгээр бичигдээд өндрөөд. Ногоон дарихийн тууж. За сүлээр ихтгэлтэй байна уу? За ногоон дарихийн. За баяргая ногоон дарихийн тууж ягарахгүй тийм байла. 5 см-ийн хэмжээтэй тийм квадрат цаасан дээр адууны нэг шиг хялгасаар бичижсэн. Одоо ногоон дарихийн тууж гэж зохиол байдаг юм байна. За манай эдрээ бишлэлт хоёр маань асуултандаа маш амжилттай хариулж одоо хүрх газараа хүрж ирлээ. Тэгэхээр нэг асуултны 60% нь хариулсан баг тийм ээ. За тэгээд 2300 төгрөг хадсан байсан. Тэгээд супер асуултанд оролцоод 4600 болгож авч чадлаа. Тийм ээ. За тэгээд эдрээд ямар тааш 2 үргээ. За тэгээд таксин суухтаа ер нь яг ийм такси байна гэж мэдээгүй орж ирээ сууж байгаа. Гөрөө ёстой мэдээгүй. Саяхан такси олдохгүй юм тийм зогсож чадсан. Тэр зогсоорч. Такси олдохгүй болохоор зүгээр нэг ирэхээр дашгүйтэй ихээ суудсан. Нэг машин ирэнгүүт л үүдээс зогсоос. Ямар ч юм машин телевизийн машин байна. Анзаараа. За тэгээд эдрээд ямар тааш баярлаа. 4600 төгрөгийг одоо эдрээд олгоно. За. Айл задгаа мөнгөж яг одоо 5000 төгрөгийг одоо олгоч. За тэгээд бишэлт бас чихэр авч өгөөрэй гэж байна шүү дээ. За тэгээд амжилт хүсье. Тэгээд одоо манай эдрээ манаас өөрөө холбооч хүн байгаа. Тэгээд ажил төрөлд өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд эдрээ маш их баярлалаа. Тэгээд манай төрөлд оролцсон шүү дээ. Амжилттай оролцсон. За тэгээд манай нэвтрүүлэгтээ өгөөж гişг гэж компани хамтран ажиллая. Тэгээд өгөөж шиг компани Тамек гэж 100% жимсний хамтааж үсийг гарын бэлэг болгож өгье. За тэгээд хамталж үзээд байнгын хэрэглэгч болоорой. За тэгээд бишэлттэй жигсэн амжилт хүсье. Он сураараа заяа. За айхтар хангшилттай өгтөө. За тэгээд үзэгчтэй такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Тэгээд манай энэ удаагийн орцогчоор зулаа эдрээ бишэл 3 маань орцлоо. Ингээд эх 7 хоногийн юм гарагт эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Такси шоу тантаа хааш таарч мэдээ шоу баярлаа.